За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би та бүхэнтэйгээ би ямар чиглэлээр коучингийн үйл ажиллагаа хийдэг. Тэгээд надаас коучинг авсан хүмүүс ямар үр дүн гардаг талаар та бүхэндээгээ хуваалцъя. За би Нараа Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy-г 2023-24 онд Midlife Empowerment Coach-ээр төгссөн одоо коуч school байгаа. Тэгээд одоо энэ коучингийнхаа үйл ажиллагаа хийдэг. За би Нараа Томсон багштайгаа одоо 2 жилийн өмнө уулзахдаа өөрөө дунд насны одоо хямрал буюу одоо midlife crisis өртөж яваагаа бол өөрөө би мдээгүй. За урд нь би дунд насны хямрал те дунд нас гэж бол зөндөө сонсч байсан. Гэхдээ тэр нь ямар одоо шинж тэмдэг хувь хүнд илэрж идэг гэдгийг бол би мдээгүй байсан. За тэгээ Нараа Томсон багштайгаа одоо тэ уулзраад энэ дунд насны хямралаасаа би гарсан хүмүүсгүй байгаа. Тийм учраас би бусдад тэ энэ одоо энэ дунд насны хямралд өртөж яваа бусад хүмүүст туслахын тулд одоо midlife буюу дунд насны коуч гэсэн. За мэдээж би дээрэс нь хоёр дахь нийш маань бол empowerment буюу хүнийг хүчрхжүүлэх, зоригжуулдаг, тэгээ ардаас нь түлхэж өгдөг, урдаас нь татдаг одоо inspire гэдэг тийм коуч байгаа. За дунд мас гэдэг нь юу юм бэ гэдгийг би та бүхэндээ тайлбарлаад өгье. За хүн ингээд тодорхой нэг амьдралынхаа тий одоо насан дээр очиод ингээд нэг төр зогсолт хийгээд өөрийнхөө одоо туулсан амьдралыг юу бүтээж одоо бий болсныгаа ингээд нэг харж дүгнэх тийм нэг нас байдаг байх нэ. За тэгээ тэнд бол ирэхээр хүмүүс янз янзын нөхцөл байдлаас болоод хүмүүс тий тийм мэдрэмжүүдийг авдаг байх нь. За дунд насны хямрал гэдэг байгаа юм бол тухайн одоо барууны орны буюу хөгжингүү оронд болоод ерөнхийдөө болвол статистик мэдрэгээр 40-өөс те 40-өөс 45-аас одоо дээш насны хүмүүст одоо тохиолдог бол манай Монголд маань харамсалтай нь энэ нас маань маш эрт эхэлж байгаа. Дөнгөж 30 гаруй наснаас хүмүүс дунд насны хямралд өртөөд байна гэж одоо бид бүхэн Нараа Томсон багш маа гаргаж ирсэн байгаа. За дунд насны хямралд өртгөөрөө одоо танд ямар шин тэмдэг илэрдэг вэ? За та бүхэн минь энийг аягүй сайн сонсоорой. Өөрт чинь ийм шин тэмдэг илрээд байгаа бол танд мэрэгжлийн хүний тусалцаа хэрэгтэй шүү. За жишээлхэд за та тий одоо амьдралдаа ингээд зогсон тий гацсан болсон. За бүр ингээд ирээдүйн чинь бүрхэг байгаа мэдрэмжтэй. За амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаа мэдрэмжтэй. Бүр зарим хүмүүс тий өөрийнхөө хийж чаддаг байсан зүйлээ хийж чаддаггүй болох. За зарим хүмүүст нь бол нөгөө бие сэтгэлийн физиологийн орлон өөрчлөлтүүд одоо гормоны өөрчлөлтүүдэнд хүртэл орж явдаг. За дээрэс нь янз янзын үйл явдал байгаа юм нөхцлүүд байгаа. Тэгээд шинж тэмдгүүд байгаа. За зарим хүмүүс бол тий одоо өөрийнхөө амьдралд одоо ханамжгүй байгаа байдалтай ханамжгүй биендээ ханамжгүй үр хүүхэд хань ижил за тэгээ бүр ажил төрөлдөө ханамжгүй сэтгэл ханамжгүй байх. За дээрэс нь одоо ингээд маш олон хүмүүс болов те тухайн нэг дөрвөн замын уулзуур дээр ирсэн юм шиг тийм мэдрэмжтэй байх. Одоо нөгөө хөдөөний олон нутгийн олон салаа замын алигээр нь явах вэ тамнэ гэдэг шиг ингээд олон салаа замын уулзуур дээр очичихсан хаашаагаа явахаа мэдэхгүй те шийдвэр гаргаж чадахгүй. За дээрэс нь одоо те ингээд маш олон асуудлууд одоо ингээд тулгараад ирэхээр зарим хүмүүс те бүр ингээд донтолтод хүртэл ордог. За янз янзын донтолт байж болно тий. Энд нь болохоор за шопингийн донтолт байж болно тий. Одоо алкогол буюу одоо тий нөгөө нэг арх согтууруулах ундааны донтолтод орж болж байна тий. Нүридээ тоглоом за тэгэл нөгөө мансуурлах бодис тамхи одоо тий. Бүр цаашлаад одоо бүр ингээд янз янзын хүмүүс ингээд донтолтод орох магадлал өндөртэй байдаг. За ийм шинж тэмдгүүд та бүхэнд минь илрээд байгаа бол та тий дунд насны хямрал өртөж явж байна гэсэн. Тийм учраас та ингээ мэрэгжлийн хүнтэй хандаж тий мэрэгжлийн хүнээс тусламж авснаар та энэ хямралаас хурдан түргэн гарах болцоотой байд юм шүү. За би хүмүүс одоо тий ганцаарчилсан коуч буюу болон одоо тий бүлгийн одоо группийн сургалт ингээ хийснээрээ миний одоо клиентууд буюу хүмүүс маань ямар үр дүн гардаг вэ гэхээр ерөөсөө миний хийдэг зүйл бол хүмүүсийн одоо яг бодит байгаа асуудал дээр нь тулгуурлаа тий одоо танд юу хэрэгтэй байна тий тэр асуудлын бодит байдлыг одоо өөрийнхөө үнэнтэй нэр тулуулна гэсэн. За тэгээ тэрнээсээ үүдэлтэйгээр хүмүүсийг цааш нь одоо урьдчилуулж өгдөг, зүтгүүлж өгдөг, дэмжиж өгдөг, тусалж өгдөг зөвхөн бол коуч байгаа. За коучингийн ерөөсөө гол зүйл нь бол хүмүүсийг үйлдэл хийлгэж одоо таны үрд хүнд хүргэдэхтэй хамгийн одоо гайхамшиг нь байдаг юм аа. За тэгээ коучтай ажилласнаар та өөртөө тулгсан асуудлыг богино хугацаанд та бүхэнд туулах бүрэн болцоотой. За энэ нь болохоор одоо миний коучингийн одоо гол арга барил маань бол ерөөсөө одоо дунд нас гэдэг маань одоо бидний ийм асуудлууд тулгараад одоо бүр crisis буюу одоо хямралд өртөж явахад харин ч энэ насн дээрээ бид бүхэн мэн те танд
надад одоо тий дунд наснд явж байгаа хүмүүс маань туршлага нь байна тий. Мэдлэг боловсрал нь байна. За бүр тодорхой хэмжээний ресурс бид өгч цуглуулчихсан байна. За магадгүй санхүүгийн дээр бас тодорхой байр суурь эзэлчихсэн. За амьдрал, гэр бүлдээ үр хүүхднээс тодорхой одоо тий тогтчихсан, суурьшчихсан одоо тэр юу болсон үед харин ч энэ насн дээр бид бүхэнд нөгөө бүр боловсрсан жимс лугай адил харин гайхамшигтай нас мань байхгүй юу? Энэ насн дээр бид бүхэн өөрийнхөө хүсэж сонирхож байгаа мөрөөдлөө биелүүлж болох нас юм аа. За магадгүй бид бүхнийг залуухан байхад тий одоо дөнгөж сургуулаа 10 жилийн сургуулаа төгсөөд өөрсдийнхөө ажил мэргэжлийг сонгож явахад бид нар тухайд өөрсдийгөө ч баг таниагүй угаасаа өөрсдийгөө таниагүй мэдхгүй байсан хүмүүс магадгүй бид бүхэн аав ээжийнхээ одоо хүсэлтээр тий одоо зарим нэгэн хүмүүсийн хүсэлтээр өөрийнхөө ажил мэргэжлийг өөрийнхөө сонирхоогүй дурдаагүй ажил мэргэжлээ сонгоод явж исэн болвол энэ насанд харин танд өөрийнхөө дуртай зүйлээ хийх, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэх, биелүүлэх тийм гайхамшигтай нас юм аа. За тэгж харах үнцгийг нүдийг одоо миний би коучингийнхаа зүгээс хийдэг байгаа. Танд өөрт чинь хамаг гайхамшигч байгаа юм шүү. Таны уул уурхайг ухагт нь тусалдаг байгаа. За хүн болгон ерөөсөө гайхамшигтай. Ерөөсөө хүн болгон өөр өөрийн гэсэн өвөрмөцтэй, онцлогтой, түүхтэй одоо өөрийн гэсэн дуу хоолойтой бүр цаашлаад өөрийн гэсэн гэрэлтэй. За миний коуч хүний хувьд бол би тэр хүмүүсийнхаа гэрлийн асааж өөрийн гэсэн дуу хоолойтой болгож өөрийнх нь тавьж байгаа зорилго зорилтонд нь хүрэхэд нь тусалдаг байгаа, дэмждэг байгаа, түлхдэг байгаа, төрчдөг байгаа. За тэгээд энэ дунд насны гайхамшигыгаа өөрөө за тэр түмэн хувь хүн өөрийнхөө гайхамшигыг ойлгоод өөрөөсөө дотроосоо гэрэлтээд ирэхээр хүн цаашаа хийх үйлдэл алхмууд нь бол хамаагүй боломжтой, гэрэлтэй, гэгээтэй маш их үр дүнтэй болоо. За тэгээд дунд насны одоо тий энэ гайхамшигтай бүр бид бүхэн надлан жилийн өмнө одоо бид нар багштайгаа нийлээд бүр дунд насны бүр чуулган зохион байгуулж исэн. Монголд маш олон хүмүүс өргөн хүрээнд оролцсон 5 хоногийн чуулган зохион байгуулж исэн. Сая өнгөрч 1 сард сүүлээр одоо тийм гадаадад амьдарч байгаа хүмүүсийнхаа дунд насны жигүүр хэмэх бас гайхамшигтай тий онлайн сургалт вебинарыг зохион байгуулсан. Энэ бол гайхамшиг 500-аад хүн оролцсон. За ингээд энэ чиглэлүүдээр ийм ажиллагаа явуулж байгаа. Ерөөсөө л миний коучингийн зорилго бол хүн бидэнд танд тий одоо бидэнд одоо таны одоо дайсан буюу одоо айдасчин ч таны дотор байна. Таны одоо angel буюу одоо тий бүгдийг хийх чадвар чинь тань дотор байна. Ерөөсөө л энэ коучингийн ерөөсөө ашиг тус нь бол таныг баг багаар үйлдэл хийлгүүч таныг одоо хүсэж байгаа, зорж байгаа үйлдэл чинь үр дүн гаргахад зөкснөө. Орштой тэгээд бид бүхний хязгаар, ерөөсөө хязгаар байхгүй. Бидний хязгаар бол бидний өөртөө юм тариг байдаг юм аа л гэдгийг ойлгуулж өгч байгаа. Тэгээ Монголын минь сайхан үг байдаг шүү дээ. Хүнийг бурмаар тэтгэхээр урмаар тэтгэе гэж. Ерөөсөө бид бүхэн чинь ерөөсөө л хүн чинь ерөөсөө хүний сэтгэлийн амьтан шүү дээ. Тийм учраас хүний сэтгэлийг ойлгоод сэтгэлийн дэмжээд сэтгэлийн одоо тий төвшөө тулаад явхаар тэр хүн бол маш их гэрэл гэгээтэй өөртөө итгэлтэй өөрийгөө хайрладаг өөрийгөө одоо тий хүндэлдэг тийм хүн болоо. Ерөөсөө л өөрийгөө таних мэдхэд нь одоо тусалдаа гэсэн. Тийм учраас та бүхэнд маань ийм асуудлууд тулгараад байгаа. Би түрүүний дурдж хэлсэн те энэ шинж тэмдгүү танд илрээд байгаа. Хэрвээ танд одоо те мэрэгжлийн хүний тусалцаа хэрэгтэй бол над руу хандаарай. Би ганцаарчилсан болон одоо тэгээ группийн сургалт хийдэг байгаа. За тэгээ та бүхэн надтай Facebook-ийн мессенжерээр холбогдоод тэгээд би танд мэдээлэл өгөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө та минь гайхамшиг шүү. Энэ хорвоо дээр та төрснөөрөө л үн цэнтэй юм шүү гэдгээ үргэлж санаж яваарай. За баярлалаа. Баяр таа.